одоогийн байдлаар 2026 оны төсвийн 1-р улирлын гүйцэтгэлээр төсвийн орлого бол даруй одоо 800 тэрбум төгрөгөөр дутсан байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл бол аль хэзээ одоо 1.4 их найт төгрөг хүрсэн байна. Та бүхэн санаж байгаа бол энэ 2026 оны төсвийн одоо хууль батлагдсанаар бол төсвийн алдагдлыг 1 их найт төгрөгөөр байхаар баталсан. Эхний улирлын байдлаар гэтэл энэ алдагдал 1.4 их найт төгрөгт хүрсэн байна. Тооноос бид нар юуг олж харж чадах вэ гэхээр ер нь манай бодит эдийн засгийн байдал ямар байгааг хэлж чаднаа гэсэн үг. За төсвийн орлого яагаад ингэж 800 тэрбум төгрөгөөр дутчихваа гэхээр гол нь манай төсөв татрын орлогоор бүрддэг. Үүн дотроо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар мөн нэмээд хүн амын орлогын албан татвар. За цаашлаад гайлын орлогын албан татврын хэмжээ даруй буурснаас үүдэлтэй ийм алдагдал үүссэн байна. За орлого тал бол маш чухал. Орлого ингээд дутж байгаа энэ тоонуудыг хараад бид нар юу ойлгож болох вэ гэхээр түрүүний манай Гамзарг гишүүний хэлсэнчлэн ерөөсөө л аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа нь гатсан, одоо зогссон, хаагдсан ийм байдалтай байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бид нар түрүүний хэлсэнчлэн татрын багц хуулиа оруулж ирч чадаагүй байна. Нийгмийн даатгалын сангийн талаар хуулийн өөрчлөлтийг хийж чадаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татвараа бас аж ахуйн нэгжүүдийн хувьд бол бас хангалттай өөрчилж амжаагүй ийм байдалтай бараг 2 жил өнгөрчлөө. Энэ байдал нь эргээд эдийн засаг одоо удаашрах, саармагчхад зөвхөн одоо геополитикийн болон дэлхийн одоо эдийн засгаас үл хамаарсан дотоодын бодлоготой холбоотой ийм сөрөг талууд ажиглагдж байгаамаа. Тэгэхээр энэ тоо бол төсөв бол маш чухал. За нөгөө талдаа мэдээж бид нар төсвийн орлогоос гадна төсвийн зарлагыг ярих хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол баланс шийдээ хоёр талын хоёуланг харах хэрэгтэй. Төсвийн зарлага дотроо бид нар 32.9 их найт төгрөг төсөвлөсөн. Үүний одоо 75.5%-ийг урсгал зардал эзэлдэг. Урсгал зардал. За үүн дотроо нийгмийн халамжийн болон одоо тэтгэврийн зардлууд, за мөн цалин энэ зардлууд маш өндөр хувьтай байдаг. За үлдсэн одоо 25.5% нь дөнгөн даган хөрөнгө оруулалтын зардлууд байдаг. За хөрөнгө оруулалтын зардал дотроо бид нар ингээд задлаад үзэх юм бол хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 15%-тэй. 15%-тэй шүү. За 5 сарын 31 гэхэд энэ худалдан авах үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа төслүүдийг зогсоодог ийм хуультай болсон бид нар. Тэгэхээр энэ бол нухацтай харж үзэх ёстой зүйл. За шин гэрээнүүд гэж ярьдаг, шин төслийн гэрээнүүд. Энэ шин гэрээнүүд дөнгөж 10%-тай байгуулагдсан байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын ажлууд сармагчийн гэдэг нь мөн нөгөө талдаа манай зөвлөлийн даргын хэлсэнчлэн татрын бодлого бусад одоо энэ бизнесийн таата уур амьсгал хангалттай бүрдээгүйгээс гадна өөрөө энэ төсвийнхаа бодлоготой бас бид нар бодит байдал дээр хийх зүйлүүд олон шаардлагатай байна гэсэн үг шүү. За тэгээд төсвийн тодтгол хийх нөхцөл байдал нь хуулийнхаа дагуу үүсээгүй. Гисэн хэрнээ түрүүний бидрийг хилээд байгаа тоонууд чинь асуудал бол байна. Ямар нэгэн онцгой одоо бодлого төлөвлөгөө гаргахгүй бол зүгээр ингээд хүлээгээд урсгалаараа явах боломжгүй гэдгийг л дохиог ирсэн гэдгийг бид нар анхаарах ёстой. Бид нар дандаа зарим тохиолдолд өнгөрсөн борооны оноос цов нөмөрч гээд идэг. Тэгэхгүй тулд одоо хүн намын зөвлөөс анхааруулад, сануулад хилээд байгаа зүйл одоо санал болгож хэлж байгаа зөвлөмжийг сангийн яам болон бусад одоо яам агентлагууд анхаараасаа хэрэгжүүлээсэ гэсэн ийм хүсэлтэй байгаа. 2026 оны төсвийн тухай хууль хэлцэгдэх үед бас зарим нэг тойргийн гишүүд маань тойрглогоо нэлээд олон одоо хуулийн дагуу бусаар төслүүд оруулж ирсэн. 526 тэрбум шиг санаж ин тийм хөрөнгө оруулалтын төслүүдийг бол тухайн үед тансан. Бид нар нөгөө төсвийн алдагдлаа багасгах гад шинжилсэн шүү дээ. Тэр үед бол багассан гэсэн хэдий боловч бас хуулийн шаардлага хангаагүй одоо тизүү, зураг төсөлч гэдэг юм уу гих мэтийн нас шаардлага хангаагүй төслүүд бол орцсон шүү. Тэгээ одоо эргээ харахаар одоо хэдэн сар 5 сар гарч ийн төсвийн одоо хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 15% гэдэг чинь бол чамлалттай дүн. Тэгээ сангийн яам нь өөрсдөө мэдээлж ийн төсвийн гүйцэтгэлээр хуулийнхаа дагуу 5 сарын 31 гэхэд худалдан авах ажиллагаагаа эхлээгүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийхгүй, санхүүжилт явахгүй энэ зөвлөлтөө амжихгүй учраас ийм одоо өөрчлөлт орсон шүү дээ. За тэгээд өрөмлөхөөс өөр аргагүй. Одоо энэ амжиж хийгдээгүй хөрөнгө оруулалтыг дараа жилийн төсвөр оруулна гэсэн үг шүү дээ. Төсвийн тухай хууль.
Тэгэхээр тэрнээс наан дахиад ирэмблэлт явна, ирэмблэх ёстой. За үүний наан миний одоо зорж байгаа бас нэг зүйл юу вэ гэхээр бусад гишүүд маань ч адилхан одоо төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг оруулж ирнэ. Засгийн газар дээр энэ хуулийн төсөл гараад явж байгаа. Миний хувьд бас оролцоо явж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулиар зөвхөн ирэмблэх асуудал биш. Маш олон энэ хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдэнэ. Хөрөнгө төслийн одоо төсвийн мега төслөө хөрөнгө оруулалтын эсвэл одоо дундуу жижигүү бичлүү гэдгийг яг одоо санхүүжигдэх төсөв болон цар хүрээгээр нь ангилчихна. За тэгээд тухайн төслүүдийг хөрөнгө оруулалтын төслүүдийг зөвхөн улсын төсөөр юм уу, орон нутгийн төсөөр юм уу, гадаадын зээл, үр эсвэл тусламжаар юм уу гэдгийг бас анханаас нь авч үзнэ. Тэгэхгүй хүрэхгүй болохоор нь гинт шаардлагатай болохоор нь гадаад руу тусламж руу, буцалтгүй тусламж руу, үр зээл рүү орлогыг бол барих хэрэгтэй. Бид нэр одоо ирэмблэн гэдэг нь зөвхөн одоо нийт шаардлагатай эрэлт хэрэгцээс гадна энэ байгаа мөнгөө боломжит гадаад их үсрэг юунд илүү зарцуулах вэ гэдэг талаар нь бас хамтдаа ирэмблэн гэсэн үг. Ирэмб гэдэг үгний цаана маш олон том агуулга явж байгаа юм аа.